Улсын хурлын гишүүн болд өнгөрсөн амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэд сонгогчдод уулзлаа. Тэрээр арьс ширний 80 айлын барилгын явц болон 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцсан байна. Уулзалтынхын улсын хурлын гишүүн болд үндсэн 5 сэдвийн хүрээнд иргэд сонгогчдод мэдээлэл хүргэсэн юм. Үүнд улсын хурлын 2017 оны хаврын ээлжит болон ээлжит бус чуулган Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул, засгийн газрын үйл ажиллагаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай улсын хурлын гишүүний хуваар тойрогтой хийсэн ажлын тайлан багтаж байлаа. Гишүүний хуваар улс орон засгийн газрын төвшөнд үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон тойрогтой хийсэн ажил болоод хийх ажлынхаа танилцуулгыг тогтмол хийдэг болд гишүүнд иргэд талархалтай хандаж явдгаа илэрхийлээд дүүрэг хороондоо тулгамдаад байгаа асуудлуудаа тойрог бүрийн шатны удирдлагуудтай уламжлан хамтдаа шийдэж гарц гаргалгааг олох нь зүйтэй гэдгийг онцолсон юм а. Иргэд утаа хөрсний бохирдолт цэцэрлэгийн хүртээмж хүүхдийн мөнгөний асуудал, 8% зээл, төрийн албан хаагчдад тусгайлан тэтгэмж олгох асуудал, үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байлаа. Тэгээ энэ одоо ийм асуудал байна. Одоо энэ яг үлдээд байгаа нэг 27-8 айл юм. Хуучин 100 эд айл байснаас буян тухай нэг рүү нэг 20 эд айл нь ороод 90 айл нь 78 айл нь буян тухай хоёрт орсон. Одоо энэ яг суурин дээр гэрээ айлууд нь үлдэн 27-8 айл байгаа. Бус айлууд нь бүгд түрээсээ айлууд болцоо. Одоо тэдүүд нэг нүг орно багш ашингаа түрээсэлсэн байгаа. Би нэг нийгмийн даатгалын шин хууль одоо 18 оноос хэрэгжиж эхлэх гэж байгаа. Энэ хуулийн хэрэгжилт нь ард түмэд илүү дарамт болох гэж байна гэдгийг л нэгдүгээр хэлэх гэсэн. Хоёрдугаарт яг одоо хэрэгжиж байгаа хууль нь ч гэсэн давхар ажил эрхэлж байгаа хүнээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхар авж байгаа мөртлөө ямар ч бичлэлт хийж өгдөг. Жижигхэн хүнсний зүгээр ажилладаг юм аа. Тэгсэн одоо нөгөө нийслэл дүүргээс нөгөө байцаагч нар ирээд түүхийн нөөц төлөх юм бол одоо танаа юу гэж торгоно хөдөлмөрийн өсний доод хэмжээ хэдээр гэнэ нэгдүүлснээр торгоно. Ахаад төлсөн тохиолдолд аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хураана гэдэг дарамтлаад байдаг. Биднээс болох дээр тэр тогон халаалтаар байсан юмнуудаа халаах юм бол бид бол ер нь ашиг битээлбэр ямар ч юу ахгүй алдагдлалд ороод дэлгүүр юугаа хаах болчиход байдаг. Тойргийн уулзалт иргэдийн санал хүсэлт бичгээр санал хүсэлтээ өгөх, харилцан ярилцах, гарц шийдлээ хамтдаа хэлэлцэх гэд бүтээлч уур амьсгал дунд болсныг тодтогох хэрэгтэй. Хөгжилд түүчээсэн хаан улчуудын хамгийн чухал хөгжлийн тулгуур бол бие биенээ сонсох явдал гэдгийг уулзалтын төгсгөлд улсын хурлын гишүүн болд онцоллоо. Иргэдтэй хийх уулзалтын дараагаар улсын хурлын гишүүн болд хаан улд дүүргийн 5 дугаар хороонд байрлах арьс ширний 80 айлын барилгын ажлын явцтай танилцсан юм. 2015 онд арьс ширний 80 айлын нөхцөл байдалтай танилцаж улмаар шатны удирдлага байгууллагуудад улсын хурлын гишүүн нь нийслэл дүүргийн төлөөлөгчдөг хамтран хүсэлт гаргаж иргэдийнхээ үгийг дайж ууг хөөцөлтний үр дүнд өнөөдөр 80 айлын орон сууц шинээр ашиглалтад орох үүсэл шалтгаан болсон гэдгийг арьс ширний гих тодтголтой айл өрхийн оршин суугчид тодтгож байсан юм а. Одоо хэзээ дуусгахаар байна. Бид нар ер нь нэг 3 сар авцаа гэхэд ер нь дуусчих болоо тий. Эхний ээлжийн ямарсан төвчээлэн болчих болоо гэж үзээд байна. Дараагийн шат нь бол одоо ямарсан энэ юунаас арай жоох эртхэн шиг эхлээл төргөө хугацаанд. Гэтэ бас нэг дэд үтсийн шийдлийн асуудлууд нь нэлээд хүндрэлтэй байгаа юм л да. Нэгээр эн чинь одоо захиргааныхаа талаас хоёрхан техникийн нөхцөлтөө юуны одоо дэд үтсийн талаас захиргааны юу авж байгаа техникийн нөхцөл авж байгаа. Цэвэр усны. Тэгээ халаалт цэвэр бохор нь болохоор зэрэг өөрийн их үйлдвэрээр гэж байна. Тэнгүүд энэ чинь нэг дээр үе одоо кадастр энэ төр бас ойр орчмын бүх одоо энэ байшиндаа тулгаал одоо ингээд айлуудаа өгсөн юм байлээ. Туудахгүй ихний ээлжийн 40 оршин суугч 5 тухтай орон сууцсан тухлан амьдрах бололцоо бүрдэж байгаагийн дээр урд нь амьдарч байсан талбай нь 2 дахин нэмэгдэж байгааг ч энэ үеэр гүйцэтгэгч компани дуулгаж байлаа. Мөн амралтын өдөр болд гишүүн тойрогтой ажиллаж 73 дугаар цэцэрлэгийн ажилтай танилцсан байна. Бид нэг ажлын явцны ийм төр болтой энэ одоо эцэгчд маш хэмжээд маш сайхан ажил болж ирсэн хийгдэж байна гэдэг ингээд 3 шаттай арга хэмжээ хийгдэж байгаа. Нэг нь бол эцэгчд өөрсдөө хандив босгож байгаа. Хоёр дахь ажил нь болохоор 4 шаттай спортын төрлийн арга хэмжээ явуулаад одоо энэ арга хэмжээний зааланд одоо бараг нэг 200 эцэгчүүдийн тэмцээн болоод тэмцээн явагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ 3 дахь шатных арга хэмжээ болохоор нэг тоглолт хийх гэдэг ингээл ерөнхийдөө л одоо нөгөө дандаа хүмүүсийн ажил учраас сайн үсэ авчраас энэ тэндээс дэмжлэг туслалцаагаараа бас босоод барилгын ажлыг 80% дууссан. Одоо дотор заслал руу орчод явж байгаа.
73 дугаар цэцэрлэгийн өргөтгөх шинжилгээний асуудлыг улсын төсөвт суулгаж өгч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд түлхэж өгсөн улсын их хурлын гишүүн Болтод цэцэрлэгийн удирдлагууд талархал илэрхийлсэн юм а. Хаан улс дүүргийн хөгжлийн гарц бол улсын их хурл нийслэл, дүүрэг, хороо, ирэг дээр нийлж ярилцсан бие биенээ сонсож хамтдаа асуудлаа тодорхойлон шийддэг явдал гэдгийг улсын их хурлын гишүүн Болт тойрогтой ажиллаж явах үеэрээ тодтгон хэлж байсан юм. Ажлын хэсгүүдэд орж ажилласан. За тэгээд та бүхнийхээ санаа бодол